Сайн байцгаана уу? Манай тавтай морил. Намайг энэ нэвтрүүлэгт оролцуулж байгаа залуучуудад баярлалаа. За энэ ингээд манай үүдний хэсэг байгаа. За энэ ингээд миний бас хайртай бүтээл. Хаалганы цаана манай гэр оршиж байна. Энэ одоо ингээд бас нэг тийм нэг талдаа уламжилт, нөгөө талдаа бас нэг тийм жоохон спиричуал нэг тиймэрхүү хаалга хийсэн байгаа. Тэгээд энэ хаалгатайгаа зохицуулаад нэг иймэрхүү гэрэл люстр зохион байгуулсан. За тэгээд энд одоо бас нэг сонирхолтой орчин үүсгэх гэж жоохон байгалийн ийм хаттай, энэ ч ийм нууртай, амьд орчинтай, загастай, буддагийн ийм нэг бас нэг дүр төрхтэй дээшээгээ ингээ гоё тэнгэр харагдсан байдалтай ингэж хийсэн байгаа. За ингээд ийшээгээ явхаар. За энэ манай ингээд галтгооны хэсэг байгаа. Галтгооны хөрөлөө орё. За ингээд галтгоо ерөнхийдөө нэг ийм байдлаар зохион байгуулсан. Энэ манай дотоодын Kitchen All гэж компани нэр захиалж зургийг гаргаж бас өөрөө өнгө дизайна сан солилцож байгаад ингээ хийгдсэн байгаа. Галтгоо том өрөө хоёрын хооронд мэдээж ингээ тусдаа боловч ийм шилэн нэвт харагддаг ханаар тусгаарласан байгаа. Тэгжээж бас галтгоод дотроосоо ч гэсэн энэ орчноо харах тийм зохион байгуулалтаагаар хийсэн. За тэгээ энд одоо тавилганы хувьд бол бас зарим одоо элементүүдээр нь би өөрөө санаагаа нэмж энэ эднэрийг ингэж ингээ савхаар бүрж хийсэн байгаа. За энэ ингээд манай хоол иддэг хэсэг юм байгаа. За тэгээд ийшээ явхаар энэ зурагтыг бас сонирхолтойгоор шийдсэн. Энэ альч талдаа сууж байхад ингээд эргэлдээд ингээд үзэх боломжтой. За энэ доор нь ингээд амьд гал өгсөн байгаа, амьд камин. За ингээд амьд гал асчиж байгаа. За энэ гоё хоёр авдрыг манай дотны найзууд маань надад бас төрсөн өдрөөр бэлгэлсэн юм гоё. Нэг дотроосоо гарч ирсэн юм гоё гайхшруулсан авдар байсан. За тэгээ энэ бол ингээд нэг том өрөөний нэг юм суудаг, уулздаг хэсэг гэж ойлгож болно. За энэ таазууд арай харьцангуй бус хэсгээс хамаагүй өндөр. Энд ингээд нөгөө айлуудад байдаг ээж аав нар эмээ өвөө нарын альбом доторх зургнуудыг гаргаад ингээд бүгдийг зурганы тийм нэг коллаж болгоод хийцэн. Монгол үндэсний хэв маягт оруулаад ингэж хийсэн байгаа. Энэ ингээ манай гэрийнхний жилүүд. За энд ингээд Улаанбаатар хотын зураг би өөрөө Улаанбаатар төрж өссөн. Тийм болохоор одоо ингээ бас өөрийнхөө төрсөн нутгийнхаа зургийг энд ингэж оруулсан байгаа. За энэ хэсгүүл нэг юм бас нэг лобби хэсэг гэж хэлж болно. Энэ лобби хэсэгт бол мэдээж хэрэг тэгээд нэг тав тухтай гоё орчин нэг тийм кози орчин үүсгэх гээд тэгээд манай би ингээ охиндоо бас авч өгч ирсэн 2016 онд ийм гоё дурсгалын бичгтэй каваи кристал пиано гэж ийм төгөлдөр хуур байгаа. За тэгээ ийшээгээ ингээд миний одоо найз нөхдөдтэйгоо зочинтой уулзаж суудаг нэг юм өрөө байгаа. Хөгжим сонсно энэ бас надад бэлгэнд ирсэн гоё пенс тоглуулагч юм байгаа. Энэ их гоё сонирхолтой зураг юм байгаа. Энэ одоо French Models 1946 гэдэг нэртэй яг юм оригинал фото зураг юм байгаа. Энийг одоо 4 жилийн өмнө дуудлах худалдаан дээрээс гадаадд явж байхдаа авч ирсэн. Энэ одоо яг бодит сайжруулж ингэж игсэн юм гоё алтартай зураг байсан. За ингээд энэ өрөөнөөсөө бас террас руугаа гарч ийн гэсэн үг. Эндээс ийм бассейн хийсэн байгаа. За ингээд гоё орчин ингээд эргэн тойрон бүтэн харагдахаас гадна зуны өвлийн ч бай, хавар намрын ч бай улиралдаг гоё ингээд нар нэвт ордог. Тэр утгаараа бас энэ ч ингээд гоё дулаахан орчин, гоё нартай зум бол одоо их гоё нартай өдөр бол баг бие мийг л ингээд гоё борлох хэмжээнд, шарагдах хэмжээнд тийм нөхцөл байдгийг. Эндээсээ бас зуны улиралд бол гоё терраса хийсэ. Террас одоо нэг иймэрхүү одоо нэг хүүтэн байгаа болохоор нэг ашиглахдаггүй. Гэхдээ зум бол энэ айгүй гоё ашиглалтай байдгийг. Сүйдрөвчтэй болохоор ингээ гоё борооноос хамгаалагдсан, нарнаас хамгаалагдсан юм орчинтой. Гоё ширээн дээр ил галаасан, тэнцээ гоё ингээд пинг понг тоглож иж болно. Тэнд ингээ гоё
хоол моол орой өглөө өдөр одоо яах зорилттой ийм гоё террас хийсэн байгаа. Дэшигээ 2 дугаар давхар руу гараа. Онцны өрөөгөө нэг иймэрхүү байдлаар тохижуулсан. Ариун цэврээ өрөөтэй. Гэхдээ ариун цэврээ дандаа ийм нэг орж гарахад хялбар гэсэн утгаар дандаа ийм хоёр талаасаа орж гарч байгаа ийм хэлбэрээр хийсэн. Ингэж орж байгаа. Тэгээд энэ чинь ингээд угаалтуур энэ чинь ингээд 0 тэнцээ дүүш. Тэгээд тэр талаасаа ч гэсэн дүүш 0 руугаа орчихно гэсэн үг. За энэ ингээд миний хувцсны өрөө байгаа. Энд цагнууд маань байна. За энд тэгээд янз янзын брендийн цагнууд байгаа. Янз янзын механизмтай. Энд чинь өөрөө ингээд коронавиграф ч гэх юм уу, турбион ч гэх юм уу. Яг одоо нэг хэдий сонирхоо байсан ч гэсэн тухайн үедээ бас дээр үед нэлээд их цаг цуглуулж сонирхож исэн. За энд нэг юм нэг хоёр хөөрөг байдгийн дээдлийнх нь толгоо нь ингээд рубин гэж чулуу. Дээрээ юм 7 бурхан даймондтай. Тэгээд ийм нэлээд хүнд ийм цул алтан ийм хөрөг байгаа. За энэ нь бол яг хоо миний өөрийн зохиож хийлгэжсэн хөрөг. Энэ гоё хаш чулуу байгаа. Цагаан хаш. Энэ нь болохоор ийм одоо шүр. Энэ бүгжнийхэн дизайныг би өөрөө зохиож одоо энэ жоохон болтны дизайнтай болгоод тэгээд ингээд гоё цул цутгуулж ирсэн. Дайл нь болохоор их гоё түүхтэй. Энэ манай намайг одоо өсгөж хүмүүжсэн миний эмээгийн дээлний хормоо юм баг. За энд ингээд гараж байгаа. За энэ ингээд нэг гоё ерөнхийдөө нэг юм нэг цуглуулгын ингэж хийлгэхэд хайшаа. Тэгээд бас ингээд нэг гоё сонирхолтой машинууд байгаа. За ингээд энэ Rolls-Royce-ийн Phantom гэж купе загвар байна. Энэ одоо Aston Martin-ийн анх одоо гаргасан 4 хаалгатай купе Quattroporte Aston Martin байгаа. Энэ одоо Rolls-Royce-ийн гоё Cullinan гэж гоё анх гаргасан Jeep-ний байгаа. Rolls-Royce бренди. Энэ одоо миний хайртай бас Porsche Carrera 911 гэж 2015 онд хийлгэжсэн машин байгаа. За одоо бас 6 жилийн өмнө. За нэг иймэрхүү машинууд байна. За манад хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээ одоо манайхтай тур хийж танилцууллаа. Тэгээд ийм шинэлэг гоё нэвтрүүлэг хийж байгаа та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа.